Дараагийн мэдээг танилцуулъя. Эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг Арктикийн арлуудад хийсэн байна. За Арктикийн арлуудад уур амьсгалын өөрчлөлт ихээхэн явагдаж байгаа. За үүнтэй холбоотойгоор мөсний хэмжээ багасж байгаа. За энэ нь бол тэнд байгаа амтан ургамлын экосистемд сөргөөр нөлөөлж болцгоо гэсэн таамаглалыг дэвшүүлж судалгаа хийсэн байна. За гэвч бол бодит байдал дээр тухайн нөхцөл байдал эсэргээрээ байсан гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Норвегийн Арктикийн бүлэг арлууд болох Svalbardын арлуудах цагаан баавгаанууд байдаг. За энэхүү цагаан баавгаануудад уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлж байна гэж таамаглаж байсан ч гэсэн эсэргээрээ тэдний хувьд харин ч 1990-ад онтой харьцуулахад илүү тарга твэрэгтэй эрүүл болох нь харагдсан байна. За Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү нээлтээс үзэхэд Svalbard даралд үзүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлт нь онцгой гайхмаар байсан байна. За энэхүү судалгаа хийгдсэн хугацаанд дэлхийн температурын өсөлт нь бүс нутаг бүрт жилдээ мөсгүй өдрүүдийн тоог бараг 100%-аар нэмэгдүүлсэн буюу жилд ойролцоогоор 4 өдөр мөсгүй байх болсон байна. За гэвч бол судалгааны үр дүнд сонирхолтой нээлтийг хийсэн. Баавга хэдий чинээ тарган байна гэдэг нь төдий чинээ сайн байна гэсэн үг. Далайн мөс маш их хэмжээгээр багасах үед цагаан баавгаанд биеийн байдал муудна гэж тооцож байсан гэж Норвегийн туйлын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач доктор Жон Арс тайлбарласан байна. За Норвегт далайн морийг бараг устж үгүй болтол нь агнж байснаас 1950-ад оноос хойш энийг албан ёсоор хамгаалж ирсэн байна. За ингэж хамгаалснаар далайн морины тоо толгой нэмэгдсэн цагаан баавгаад өөх тос ихтэй хоол хүнсний шин их үүсвэр болсон гэж харагдгаар байна. За энэ үед бол цагаан баавга агнах далайн морь олонтой болсон гэсэн үг. За тэд бол далайн хавыг илүү үр дүнтэй агнах боломжтой болсон гэж хэлж байгаа. За хэрэг мөснүүд жижиг байх юм бол далайн хавнууд тэнд олноороо цуглардаг. За энэ нь бол цагаан баавга ан хийхэд хялбар болгодог гэж доктор Жон Арс хэлсэн байна. За энэ явдал нь Арктикийн эдгээр махчин амьтдын хувьд гинтийн сайн мэдээ боловч судлаачид үүнийг удаан хугацаанд үргэлжлэх магадлал бага гэж тооцож байна. Далайн мөс үргэлжлэн багасаар байгаа учраас баавгаанууд ан агнуурын талбайд хүрэхийн тулд илүү их энерги зарцуулах болно. За ингэснээр тэдний хувьд бол цуглуулсан тарга хүчнээ хурдан алдаж шавхах болно. Цагаан баавгаан олон улсын буйны байгууллага 1970-ад онд олон улсын хамгаалтыг нэвтрүүлэх хүртэл Svalbardын арлд цагаан баавгаа дэлхийд хамгийн их агнагддаг баавгааны нэгд тооцогдож байсан бол энэхүү тоотлого нь нэмэгдэж байгаа юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ан агнуурыг хоригдсны дараа тодорхой тооны популяц нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор цагаан баавгаан амьдрах орчинд нь эерэг нөлөөллийг үзүүлсэн. За сүүлийн 10 жилд далайн морь болон цагаан бугны тоо толгой нэмэгдсэн явдал нь цагаан баавгаануудад төр зуурын хоол хүнсний дэмжлэг үзүүлсэн байх магадaltaй. Арктикийн харин бусад хэсэгт цаг уурын өөрчлөлт цагаан баавгад маш сөргөөр нөлөөлж байгаа юм байна. За Арктик даяар цагаан баавгаан тогтоогдсон 20 дид популяц байдаг. За эдгээрээс хамгийн өмнөд хэсэгт байрлах хамгийн сайн судлагдсан баавгаанууд нь Канадын баруун хаацсан буланд байдаг популяцийн тоо толгой нь буурч байгаа нь шууд температурын дулаалтай холбоотой болох нь тогтоогдож байгаа. Цагаан баавгаанууд урт хугацаанд бол дүр зураг нь тодорхой байна. За тэдний хувьд амьд үлдэхийн тулд далайн мөс хэрэгтэй. Хэрвээ мөс багасаар байх юм бол эцсийн дүндээ баавгаан тоо толгой цөөрхийг илтгэж байгаа. Гэвч энэ судалгаагаар илэрсэн богино хугацааны дүр зураг нь бүс нутгийн онцлог шинж чанартай байж болохыг харуулж байгаа. Урт хугацаанд мөсний мөс багасах явдал нь хяналтгүй байдлаар үргэлжлэх бол баавгаанууд эцэстээ устж алга болно гэдгийг судалгааны судлаачид онцлон олон нийтэд хүргэж анхааруулж байгаамаа. Дэлхийн дулаалтай холбоотой үр дүн дэлхийн нөхцөл байдалд янз бүрээр бол бус нутгуудад нөлөөлж байгааг энэхүү цагаан баавгаатай холбоотой судалгааны үр дүн харуулж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.